Зээлийн хүн бууруулах үндэсний стратеги, эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. Манай судалгааны зорилго бол дараах 3 асуултанд бол ерөнхийдөө хариулт өгнө. Японд одоо зээлийн үе яагаад бага? Манайд яагаад юм өндөр байгаа юм бэ гэж. Энэ дээр зүгээр энгийн бид нар болохоор энгийн фактуудаар зүгээр ойлгомжтой байдлаар тайлбарлахыг оролцсон. За жишээлбэл Японд одоо хотын нэг дарга нь үнэтэй буудалд буугаад одоо албаныхаа машиныг амралтаар ашигласны төлөө одоо уучлалт гуйгаад огцорж байгаа жишээтэй. Манай улсад бол одоо жишээлбэл энэ төмөр замын дүүлээ ингээд юу болов те. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр энэ жишээгээр институцийн хөгжил тэр одоо хариуцлагын тогтолцоо гэдэг юм нь бол эрс дэрс ялгаа байна гэж. Энэ яагаад тэгээ зээлийн хүндээ нөлөөлөх болчихвоо гэхээр хариуцлагын тогтолцоо байхгүй болохоор засгийн газраас явуулж байгаа нөгөө хөтөлбөрүүдийн үр дүн байхгүй болж байгаа. Дээрээс навилгал хэлэх бол ороод ирэхээр ерөөсөө тэр хөтөлбөр маань ямарч хэрэгжих боломжгүй. Эдийн засгийн өсөлтөө ингээд хазаарлаад энэ нөөр эргээд зээлийн үүдээ нөлөөлж байгаа. За дараагийн факт гэх юм бол хөрөнгөний зах зээл. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул болоход тэр нь одоо Японы хөрөнгөний зах зээлийн индекстэй шууд нөлөөлж байхад манай улс дээр бол ерөөсөн нөлөө харагдахгүй тийм. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн хөгжил ямар байна гэдэг нь эндээс бол эрсдэс ялгаатай байдаг нь харагдаж байгаа. Манай улсад одоо компаниуд өөрсдөө одоо хөрөнгөний зах зээл рүү орохоосоо хувьцаа гаргахаасаа хувьцат компани болохоосоо ерөөсөө айдаг. Энэ нь бол бас маш том одоо ялгаа гэдгийг бол харж байна. Бид нар дүнэлтээ болохоор бол бүх төвшөндөө л ажиллах хэрэгтэй юм байна. Төр засгийн газар нь ажиллана. Дээрээс нь иргэд бас энэ тишээ ажиллах хэрэгтэй. Тэгээ дээрээс нь арилжааны банкудаас ажиллах хэрэгтэй. Тэгвэл төрийн институцид нь юу их юм бэхээр хамгийн түрүүний алхам бол зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй байна. Хамгийн ихний ажил бол. За ингийн тулд бол ер нь бол доктортой хөгжлийн бодлого манайд бол байдаг. Гэхдээ энийг яг яаж хэрэгжүүлэх одоо тэр алхмууд нь тодорхой юмнууд нь бол байдаггүй. Энийгээ бол одоо мэрэгжлийн судалгааны институтуудтай хамтраад ч юм уу илүү нарийн сайн болгоод энэ илүү доктортой явж явах хэрэгтэй, баримтжиг байх хэрэгтэй. Дээрээс нь олон улсын санхүүгийн байгууллагад ээж байгаа хамтын ажиллагаа бол мөрөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Дараагийнх нь бол хууль эрхцэн орчин авилгыг бууруулах. За хувийн хвшлээ бид нар дэмждэг санал хаанчлагыг дэмждэг байх хэрэгтэй нь ойлгомжтой. Дээрээс нь төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг бид нар хяндаг байх хэрэгтэй. Төсөл хөтөлбөр явуулсан бол буцаагаад энэний үр дүнгийг хяндаг олон нийтэд мэдээлдэг байх хэрэгтэй. Дээрээс нь жижиг дунд үйлдвэрлэлийн нэгдсэн баазтай болоод бид нар яг аль одоо секторыг дэмжих гэдгээ илүү тодорхойлох, илүү үр ашигтай салбарыг бид нар санхүүжүүлэх хэрэгтэй. Ингэснээрээ төрийн одоо нөгөө хийх гээд байгаа юм маань илүү бодиттой үр ашигтай болж ирнэ. Тэгээ хамгийн чухал асуудал нь бол авилгал. Авилгал бол түрүүнд дурдсан институцийн одоо тэр бодлогыг ерөөсөө одоо алга болгож үр нөлөөг нь бууруулж яддаг хамгийн том хүчин төлөв. Дээрээс нь өрхийн хадгалах хандлагыг нэмэгдүүлэхийн тулд одоо жишээ нь санхүүгийн боловсролыг одоо ахлах ангийн сурагчдад хөтөлбөрт нь оруулж өгөх шаардлагатай. Дээрээс нь одоо цэргийн албанд ч юм уу цэргийн албаны сургалтын хөтөлбөрт оруулж өгвөл энэ бол хадгалах хандлагыг дээшлүүлэх нэмэр болно гэж. Тэгвэл иргэд хувийн хвшлийн юу их юм бэ гэхээр иргэд бол санхүүгийн мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэх нь хамгийн наацхан шаардлагатай. Бид нар хүү бууруулъя гэж байгаа бол өөртөө яг хүү яаж тогтсож байгаа юм, хүү яавал буурахын гэдгээ мэддэг болох шаардлагатай байна. Энийг мэдсэний дараагаар бид нар төр тэгвэл ийм юм хийх хэрэгтэй юм байна гэдгээ шаарддаг, хяналт тавьдаг болох хэрэгтэй юм байна. За арилжааны банкуудын хувьд юу гэхээр үйл ажиллагааны зардлаа бууруулах. Ингийн тулд одоо түрүүний санал болгосон зээлийн мэдээллийн сан, хувийн мэдээллийн сан зээлдэгчийн скоринг гэдэг ямиг бол нэвтрүүлж одоо эрсдлийн удирдлага болон үйл ажиллагааны зардал нэмэхдээ шинэ түвшинд гарах шаардлагатай байна гэж үзэж байгаа. За дээрэс нь мөн зээлээс бусад активын үр ашиг нэмэгдүүлэх, олон улсын санхүүгийн зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэх байдлаар олон улсаас гадаад юм дээрс одоо бага хүнтэй хөрөнгө татах чадвартай болох шаардлагатай гэсэн. Өмнөх судалгаануудтай харьцуулахад бас зарим зүйлүүд нь харьцангуй дажгүй сонсогдож байна өөр судалгаа талаас. Шин санаанууд бол эдийн засгийн талаас байх шиг байна. Quantitative юмнууд жоохон дутмаг байна. Тодорхойлох зүйл нь банкны ашиг 27% гэдгийг яаж гаргаж ирсэн бэ? Банкуд ч юм бол бид нар нэг ашиг олдгүй юм л гэдэг чинь. Бид нар яг энэ дэр юу яасан? Бид нарт олж байгаа мэдээлэл болохоор банкуудын нэгдсэн баланс байгаа. Тэгээд том банкуудын income statement байгаа тийм. Эндээс эхлээд шууд их усрын зардлыг бол гаргачих болно. Дундчлаа олчиж байгаа. Дараа нь эрсдлийг олчиж байгаа. Эрсдлийн түвшний. Тэрийг яг эрсдлийн ангиллаар нь сан байгуулдаг хувь байна шүү дээ тийм. Тэргүүр нь риск премиум нь олоо хасчихж байгаа. Дээрээс нь үйл ажиллагааны зардлын болохоор нийт үйл ажиллагааны зардлаас нь шимтгэлийн орлогоос үйл ажиллагааны зардлыг нь хасаад тэгээ зөрүү хэсгийг багцд нь хуваагаад тэгээ үлдсэн хэсгийг нь ашиг гэдэг байна. Яг ер нь бол арай өндөр харагдаж байгаа магадлал. Яг нарийн юу биш учраас. За саяны судалгаагаа болохоор Солонгос улсад магистрант сурж байгаа Лавгдарж гэх залуутай хамт
бичсэн байгаа. Тэгээ судалгаагаа яг ерөөхдөө бэлтгэн төвшөндөө танилцуулсан гэж үзэж байна. Бид нэр энэ судалгаандаа болохоор юу гэж авч үзсэн гэхээр ер нь бол зээлийн мэдээллийн сан, зээлдэгчийн эрсдлийг үнэлдэг скоринг гэдэг одоо тухайн зээлдэгч зээл олгоход хэр эрсдэлтэй байхаа гэдгийг үнэлдэг ийм системийг нэвтрүүлвэл бид нар зээл олголтоор зарцуулж байгаа тэр үйл ажиллагааны зардлаа бууруулна. Дээрээс нь эрсдлийг удирдах илүү оновчтой болох юмаа гэсэн ийм санааг гаргаж танилцуулсан байна. Дараагийн оролцогч Монгол улсын банкны салбарын зардлын үр ашигын шинжилгээ, параметрийн болон параметрийн бус аргачлал сэдвээр оролцогч элдв өчөлтөнийг урьж байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги, эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. Миний зүгээс бол үнэхээр энэ зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах боломж арилжааны банк талаас байдаг юм уу? Би түрүүн хэлсэн. Тэгээд зардал болоод ашигын үр ашиг төр үндэслээд үнэхээр арилжааны банкуд тийм бага зардлаар их ашиг болоод байгаа юм уу? Мөн олж байгаа ашиг нь үнэхээр тийм максимум түвшиндээ байгаа мгүй юм уу? Банкны салбарт бол активыг өгөөж эсвэл өөрийн хөрөнгө өгөөж ирэл хэмждэг. Энэ бол ашиг таажлахыг хэмжиж байгаа болохоос өөр ашиг үзүүлэлт бол биш юм а гэдгийг бол Бергер Местер нар анх судалж гаргаж ирсэн. За тэгээд миний ашиг одоо хийх загвар маань бол ерөнхийдөө Бергер Местер хоёрын гаргасан тэр загварыг ашиглаж хийсэн байгаа. Ерөнхийдөө загвар дээр бол бид нар нийт зардлыг харж байна. За татвар өмнөх ашиг харж байна. Энэ дээр бол гарцыг бол олгосон зээл мөн бас нэг гарц нь харилцах хадгаламжийг авсан байгаа. Нөгөө талаас орцууд нь хөлбөр капитал харилцах хадгаламж. За тэгээд орцын үнэт. За энд ингээд ерөнхийдөө үнэлгээг бол одоо Монгол улсад ерөнхийдөө банкны салбар томоохон хувь эзэмш одоо яадаг энэ 5 банкн дээрээс 5 банкыг авч үзээд ерөнхийдөө 2005-аас 15 оны одоо ерөнхийдөө 11 жилийн панел өгөгдлийг авч ашигласан. За эхлээд бол детерминистик аргаар тооцож үзэхэд бол ерөнхийдөө зардлын үр ашиг ийм байдалтай үнэлэгдэж чинь та бүхэн тэр зардлын үр ашиг харахад бол голомт худалдаа өгч 5 банкуд бол хамгийн минимум зардал дээр ажиллаж чаддаг гэдэг нь харагдаж байна. Нийтэд тэнцээ байгаа. За мөн дараагийн нэг асуудал бол энэ нийт хүчин зүйлийн бүтээмжийн өөрчлөлтүүдийг бас бодож үтсэн энэ панел өгөгдөл төр. За эндээс та бүхэн бол ерөнхийдөө манай банкуудын одоо хүчин зүйлийн бүтээмжийн өөрчлөлт бол сүүлийн жилүүдэд өсөж байсан гэдгийг харж байна. Зардал дээр хамгийн одоо маш сайн одоо зардлын үр ашиг, зардлын менежменттэй банк бол Голомт байна, худалдаа хөгжил байна. Жижиг банкудаас Капитал банк. За тэгээд эндээс үр дүн одоо ямар үр дүн хэлэх гээд байгаа юм бэ гэж тийм. Манай улсын банкны систем бол харьцангуй ерөнхийдөө зардлыг маш сайн менежлж чаддаг юм байна. Тэгээд эндээс юу хэлэх гэж байгаа юм бэ гэхээр за бусад тэр макро эдийн засгийн бодлогонуудыг бол би энэ төр орхиод эхний алхмаа банкны салбар маань өөрөөсөө багч бол эхлэх та бүхэнд боломж байна гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол бид нар мэдээж нөгөө л үнцэн арга болох хадгаламжийн хөвгөө бууруулахгүй бол тэгээд бид нэр зээлийн хөвгөө бууруулчих одоохондоо ойрхон тийм юм харагдахгүй гэсэн магадгүй та бид дахиад 3 жилийн дараа ийм хурлаж зохиохоор би бол үгүйсэхгүй байна. За баярлалаа. Оролцогч элдв өчөр танд баярлалаа. Судалгаа маань бас харьцангуй өргөн хүрээтэй байсан болохоор 10 минутанд бүрэн бас ингэж амжсангүй. Тэгэхдээ судалгааныхаа үр дүнг бол хэлж чадсан гэж бодож байна. Зээлийн хүүг бууруулах бодлогын арга хэмжээ сэдвээр Санжаа Сүрэн, Мягмар Сүрэн нарыг урьж байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги, эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. Манай энэ танилцуулга сэдв нь бол зээлийн үг бууруулах бодлогын арга хэмжээ гэсэн нэртэй байгаа. Тэгээд бидний судалгааны гол зорилго нь бол энэ инфляцийн зорилт түвшний мөнгөний бодлого болон төв банкны хараа тус байдгийн талаар ярина. Зээлийн хүн хамгийн гол нь их усурын зардал буюу хадгаламжийн хөв, зээлийн эрсдлийн нэмэгдэл, банкны үйл ажиллагааны зардал, банкны хувьцаа эзэмшигчдийн шаардлагатай төгөөж гэсэн дөрвөөс бүрддэг. Тэгэд Монгол улсын хувьд энэ дөрвөн хүчин зүйлийг 2000 оноос хойш авч үзэх юм бол хамгийн гол буурахгүй байгаа нэг гол хүчин зүйл нь бол хадгаламжийн хөв байгаа. Их усурын зардал буурахгүй доктортой байгаа. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын байдлаар бол нийт зээлийн хүний 65 орчим хувийг хадгаламжийн хөв бүрдүүлж байгаа. Монголын хувьд аваад үзэх юм бол хичнээн хадгаламжийн хөв өндөр байна гэж ярьдаг боловч инфляцийн түвшин маш өндөр, тэгээ хэлбэлцэл нь өндөр байдаг учраас хадгаламж эзэмшигчдэд ирдэг бодит өгөөж нь 0 эсвэл бүр сөрөг утгаар орсон жилүүд сүүлийн хэдэн жилүүд хэд гарсан. Одоо байгаа энэ хадгаламжийн хөв өндөр байгаа гэж ярьж байгаа ч гэсэн энэс буулгах юм бол хадгаламж эзэмшиж ирж байгаа бодит өгөөж нь сөрөг байх утгатай жилүүд бүр их хэсэг аюултай.
Тэгэхээр онлайн хэсгээс хийсэн дүгнэлт нь юу юм бэ гэхээр зээлийн хүүг буруулахын тулд хадгаламжийн хүүг гол нь буруулах хэрэгтэй. Хадгаламжийн хүүг буруулахын тулд Монголын одоо байгаа энэ өндөр инфляцийн түвшин хэлбэлцлийг буруулах хэрэгтэй. Энэ өндөр инфляцийн түвшин ба хэлбэлцлийг Монгол бууруулахын тулд хамгийн гол хийх ёстой юм нь мөнгөний бодлогыг зөв хэрэгжүүлэх ёстой гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд саналын хувьд бол инфляцийн зорилт түвшний бодлогыг мөнгөний бодлогын суур үндсэн зорилт болгох хэрэгжүүлэх хугацаагийн дунд хугацаа болгох гэх мэтээр тэгээд төсвийн доктортой байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахлах баттыг сайжруулах, төрөөс шууд санхүүждэг ба баталгаа гаргуулсан санхүүждэг байгууллагуудын тайлан тэнцэл зарцуулалтыг төсвийн гадуур бүртгэхийг хуулиар хориглох, төсвийн алдагдлыг Монгол банкнаас шууд санхүүжүүлэхийг хуулиар хориглох, Монгол банкнд зөвхөн инфляцийг удирдах үнэ доктортой байдал хадгалах үүргийг онох, өөр ямар нэгэн хоёр дахь үүрэг онохгүй байх, ипотекийн зээл, үн тогтворжуулах байдлыг хөтөлбөр гэх мэт ийм үндсэн салбарттай байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. За миний өнөөгийн ярих юм бол хүүгийн түвшинд таа зогнох бодлогыг хэрэгжүүлснээр макро эдийн засгт ямар үр нөлөөтэй, банкны салбарт зээлдэгч болон хадгаламж эзэмшигчдүүд ямар нөлөө үзүүлэхийг судлах. Тэгээд ерөнхий тэнцвэрийн онолоос гаргалгаа хийх зорилготой байгаа. Их хүүгийн түвшинд таа зогнох бодлого нь бол энгийн нэрхтүүд биднээс хүүгийн дээд заагийг тогтоочих. Төв банкнаас болон засгийн газраас тогтоох хэмжээ. Энд бол ихэнх хөгжингүй улс орнууд тухайн хөгжлийн үе шатанд бол энэхүү бодлогыг авч хэрэгжүүлж ирдэг. Өнөөгийн байдлаар бол 2015 оны Дэлхийн банкны гаргасан судалгаагаар дэлхийн дахинд бол 76 улс орн ямар нэгэн төрлийн interest rate cap-ыг бол ашиглаж байгаа. Өөрөсөө interest rate дээдлийг цаагласнаар биднэрт ямар давуу талууд орж ирэх вэ гэхээр хамгийн ихэнд бол бидний тодорхой ус байдлыг одоо багасгах нь үүнээс үүдээд дефолт магадлал буурна. Мөн зээлдэгчид боломжийн зээлийн хэмжээдтэй байна. Тэгэд илүү одоо банкнууд өөрийн ашиг хөөсөн сонирхлыг бид нар төв банкнаас зааглаж өгч болно. Мөн эдийн засгийн тодорхой секторуудын үед бид нар энэхүү капыг хэрэгжүүлснээр тухайн секторыг цаашд хөгжүүлэх боломжийг нээх боломжтой юм. Тэгэхээр хүүгийн түвшний таа зогтоосноор эдийн засгт ямар нөхцөл байдлыг бий болгохыг нээлтгүүлэх, үүнийхээ өрөөнд ерөнхий тэнцвэрийн орнууд дээр тулгуурлан загвараа боловсруулж авч үзгүй бодлогын нөлөөг эдийн засгийн онлын үүднээс гаргах байгаамаа. Эхний айлчлал хүүгийн түвшний таас тогтоогүй болохоор манай капитал өөрчлөлтийн динамик болохоор дундаж дугаар дараах томьёогоор илэрхийлдэг. Мөн энэ чинь яг үхээр бид нар капитал заагалттай үед болохоор динамик нь арай өөрчлөлт нэмэлт заагалт орж ирэх өгөөд үүн нь болохоор хоёрдугаар тэгштэглээр илэрхийлэгдэх юм. Үүний дараа болохоор хүүгийн түвшинд таас тогтоохоор хүүгийн түвшинд таас тогтооно гэдэг юу гэсэн үг вэ гэхээр бид нар нэг XT параметр XT-г өөрсөн дээрээс нь заагалч нь тэр болохоор phi гэдэг параметр зааглагдана. Энэхүү phi параметр болохоор тэгээс нэгийн хооронд байна. Засгийн газар болон төв банкас тодорхойлно. Нэг байна гэдэг нь бид нар ямар нэгэн таас тогтоохоогүй үеийн цагаар phi нь болохоор тэгээс бага байна гэдэг нь тодорхой цагийн параметр тань гэсэн. За тэгэхээр эндээс яг хөөр энэхүү ингээд таас тогтоосон үеийн заагалтай үед бид нар хүүг өвлөгдөж өгөөж болохоор дараах тэгштэглэр илэрхийлэгдэнэ. Ерөөсө RT маань дараах тэгштэглэр өгүүлэгдэнэ. Мөн капитал хөдөлмөрийн харьцааны динамик маань болохоор дараагийн хэлбэрийг KT дээр нэмэх нэг болохоор дараагийн хэлбэр гэсэн. Энд чинь болохоор S маань манай хадгаламжийн функц. Тэгээд тэн чинь болохоор Z хайт маань болохоор нэг зээлдэгчийн бид нар predict хийж байгаа скоринг хэмжээ. Мөн G маань болохоор тухайн зээлдэгчтэй харгалзах одоо дефолт магадлалыг оруулж ирнэ. Анчаас бид нар ямар үр дүн гаргаж болох боломжтойгоор эндээс ямар нэгдүгээр нь би уламжлал аваад fire. Тэгээд бид нар бага хэмжээний өөрчлөлт харгалзах, таас тогтоос харгалзах, капиталын хуримтлалыг яг ихсэх боломжтой гэсэн үр дүнд гаргаж байгаа. Яг тэгэхээр нэгдүгээр нь боломжлын тэр харьцаа болгоос сөрөг гарч байгаа. Тэгээ мөн эндээс юу харах боломжтой вэ гэхээр тамбуурах магадлал маань phi түвшинг нэгээс багасаад ирснээр бууруулах боломжтой байгаа. За ерөнхий судалгааны дүгнэлтийн хувьд болохоор бид нар яг эхний ялжид капитал хуримтлал ихсэх нь, хоёрдугаар зээлдэгчийн дефолт магадлал буурж байна. Капитал хуримтлал ихсэн өнөд дагаад мөн доктортой төлөвийн зээлдэгч болон зээлдүүлэгчтэй ханамжийн бүгд ихсэж байгаа юм. Үүнээс дагуулад мөн нэмэлтээр нэг заагалт байгаа нь болохоор кредит заагалт буюу кредит rationing нь үүнийг дага буурах боломжтой байгаа гэдэг дүгнэлтүүдийг гаргасан. Энэ удаагийн судалгааны ажлын хүрээнд болохоор ерөнхий эрдэмчлэгийн хурлынхаа зарчмын дагуу хүүгийн түвшнийг бууруулах ерөнхий загвар стратегтээр боловсруулсан. Зээлдэгч болон зээл олгогч одоо хүмүүсийн хувьд аль талд нь ямар нөлөө гаргадгийг одоо судлаж гаргасан байгаамаа. Уралдааны маань сүүлчийн илтгэгчийг одоо өргөж чинь Монгол улс дахь зээлийн хүүг бууруулах үзэл баримтлал үндэсний стратеги сэдвээр Дас Зэвэг Дүлбат. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. За сайн байцгаана уу. За миний
Эхний хэсэг маань одоо энэ зээлийн өндөрхөө Монгол орны эдийн засагт улс орны хөгжилд ямар хохирол учруулж байна гэдгийг би бас хэлчихье гэж бодож байна. Нэгдүгээр бол үйлдвэрлэл бизнес эрхлэгчийн зардал улмаар үн өсөж, өрсөлдөх чадварыг бууруулж зах зээлийн алдагдуулсаар байна. Хоёрдугаар ашиг нь буурч хөрөнгө оруулалтаа нэмж технологио сайжруулж боловсон хүчнээ хөгжүүлэх боломжийг багасгаж байна энэ бодис сектор дээр. Татврын орлогуудыг энэ хэрээрээ багасгаж байна. Ажилгүйд ядууралтай тэмцэх ажлыг энэ өндөр зээлийн хууч нь хааж байна. Банкудад өөрсдөд нь эрсдэл авчирч байна. Монгол улсын зээлийн хүнд их одоо шинжилгээ хийж үзлээ. Сүүлийн 26 жилд бол зээлийн хүү бол буур хандлагатай байж ирлээ. Гэвч одоо сүүлийн бас 10 жил нь харьцангуй тогтчлоо. За ингээд бол ер нь инфляц, хадгаламжийн хүү, зээлийн хүүгийн харьцааг харах юм бол манай монголчуудын энэ зээлийн одоо зах зээлийн одоо повидын тийм ээ зан аран шин бол үндсэндээ өрсөлдөөн алга байна гэж дүгнэж байгаа. Төр зохицуулахаас өөр за замгүй болчиход байгаа байхгүй өрсөлдөөнөө зохицуулахгүй. Арилжааны банкуд ерөнхийдөө зөвшөөрж байгаа. Арилжааны банкуд бол мөнгөний хүний мөнгийг л өсгөж дундаас нь өсгөж байгаа учраас ирж байгаа мөнгө хэд байхын тэдэнд сонирн биш байгаа. Тэр тусмаа өндөр байх тусмаа эрсдэл үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар бол энэ зээлийн хөөгийг зохицуулж болно. Бид нар Монголын эдийн засаг бол үндсэндээ олигопол зах зээл бүгд зохицуулттай байгаа. За захиргааны дулаан нүүрс эднүүдэ болио. Одоо бензиний зах зээлийг зохицуулсан байгаа шүү дээ. Зохицуулах зөвлөл байгуулсан. Бензиний үнийг барьж байгаа. Шударга өсөлтөөний хороо энэ асуудлыг зохицуулж болно. За ингээд бид нар бол зээлийн зөвлөл байгуулъя гэж санал тавьж байгаа. Зээлийн зөвлөлд бол хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл, зуурчлагч төлөөлөл, хэрэглэгч буюу бизнес эхний төлөөлөл ингээд сууж байгаа. Тэгээд эх жилийнхаа хадгаламжийн хөг 2 жилээр тодорхойлчихё. Юуг үндэслэх вэ? Монгол банкны инфляцийн онилгоог л харна 2 жилээр. Монгол банк 5 эх жил инфляцийг 5% гэж байгаа бол хадгаламжийн хөгөө яг 3-1-ээр нэмээд 8 болгоод тогтоочих л тань тийм. За дээр нь энэ зохицуултыг хийгээд яваа. Тэгээд яг 2 жилээр инфляц тогтоогоод 2 жилээр хадгаламжийн хөгөө тогтоочход ингээд эхний 6 сард нь энэ инфляцаар дараагийн 6 сард нь энэ ханшаар гэж 2 жилээр хадгаламж авахд бол бүрэн боломжтой болж байгаа. Тийм учраас одоо Монголын иргэд Монголын ард түмэн бол нэгдүгээрт хадгаламж бага хүүтэй байх гэдэг дээр бол одоо энэ дээр одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаар доллар руу хизээч явж болохгүй шүү. Доллар бол Монголын эдийн засгийг явандаа халан шүү. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк. Төрийнхэн оролцоод за дээр нь бол одоо хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл, банкны төлөөлөл, зээл авдаг бизнесийн байгууллагын төлөөлөл нийл сууж ягаад инфляциас хамааруулаад за яг нэг инфляциас нэг онилж байгаа инфляциас нэг 3% дээгүүр байхаар хадгаламжийн хөв тогтоох энэ механизм шилжиж гэсэн би санал тавьж байгаа. Тус уралдааны шүүгчдэр Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Үнэнбат, эдийн засагч Лагав Сүрэн, эдийн засагч Батсүх нар оролцогчдыг тодруулж, угралдаанд оролцсон оролцогч нарын дэвшүүлсэн санаа, гарц, шийдлийн талаар дүгнэж, шилдэг оролцогчийг тодрууллаа. Өнөөдрийн энэ эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан бол цаг үеийн олсон өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэж бодож байна. Бүтээлийг шалгаруулахад маш олон сайн бүтээлүүд ирсэн. Тэгээд энэ дотроос одоо нэг шагналтай гэсэн учраас бас бидний тодорхой сорилт байлаа гэж ингэж ойлгож байна. Уралдаанд бүтээлүүдэд ирэлцсэн нийт оролцогчид тэгээд энэ ажлыг зохион байгуулж байгаа Голомт банкны хамт олондоо баяр хүргэе гэж бодож байна. Зарим нэг хүмүүсийн одоо жишээлбэл онлайн судалгаа нь дажгүй сайхан болсон байхад практик дээр яаж нэвтрүүлэх үү гэдэг талаасаа бол муу хэлсэн тий. Эсвэл зүгээр ингээ практик дээр нэвтрүүлэх талын маш сайн хэлээд байгаа боловч яг онлайн үндэслэлтэй талыг бас тайлбарлах нь муу. Ийм талууд ажиглагдаж байна. За тэгээ та бүхний судалгааны ажил бүгдэнд нь амжилт хүсье. Өнөөдрийн манай ялагчийг зарлаж шагналыг гардуулж өгнө хэмээн Голомт банкны эрсдлийн удирдлагын газрын захирал ноён их баяр таныг тайзан дээр урьж байна. За энэхүү эрдэм шинжилгээний хурлыг анх зарлахдаа бол зөвхөн нэг ялагчийг тодруулна гэж зарласан байгаа. Шүүгчдийн оноог нэгтгээд эрдэм шинжилгээний баг хурлын энэ уралдааны тэргүүн байрыг буюу одоо 6 ганц байрыг судлаач
ган очиртой өгөхөр боллоо. За баяр хүргэе. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги сэдвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан маань амжилттай болж өнөөдөр сүүлийн шатны шалгаруулалтаа хийлээ. Ингээд шүүгчдийн нэгдсэн оноогоор нэгдсэн дүнгээр илтгэгч ган очир маань нэгдүгээрөөр эзэлсэн байна. Ингээд ган очир судлаачтай баяр хүргэе. Юуны өмнө энэ Монголын эдийн засаг тулгамдж байгаа чухал асуудлыг хөндөж энэ эрдэм шинжилгээний уралдааныг амжилттай зохион байгуулсан Голомт банкны хамт олонд талархал илэрхийлье. За дээрээс нь энэ судалгааны хорлын явцад бол олон шинэлэг санаа гарлаа. За өөр бас шүүгчдийн зүгээс Монголдо тэргүүн хинэнд явж байгаа эдийн засгчдийн зүгээс судлаачдад аль чиглэлээр арга зүйн болон онлын хувьд за практик ачаалбагт бодлого хэрэглэх байдлаар нь юун дээр цаашаа анхаарах шаардлагатай байгаа зөвлөмж саналуудаа бол хэллээ. Энэ нь өөрөө бас зөвхөн нэг тал буюу хүмүүс бэлжсэн сэтгэлээ тавих биш, хоёр талдаа бас нэг нөгөөдөө саналаа хэлэх, нөгөө талаар нэгнээсээ суралцах энэ бас боломжийг давхар нээж өгснөөр энэ судалгааны ажил илүү чухал ач холбогдолтой онцлогтой байлаа гэж томж байна. Ийхүү Голомт банкнаас санаачлан зохион байгуулсан зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги сэдвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан амжилттай өндөрлөж, уралдаанаас шалгарсан шилдэг бүтээлийг 8 сая төгрөгөөр шагнан урамшуулж, олон нийт болон төрийн байгууллагын зохих шатны шийдвэр гаргагчдад хүргүүлэх зорилготой юм байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан. Ерөнхий зохион байгуулагч Голомт банк.